Сурагчид та бүхний боловсролын түвшин өндөр байхын хэрээр шин мэрэгжил эзэмшиж тэр хэрээр улсын маань нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин дээшлэнэ гэж боддог. Би ч гэсэн санал нэг байна. Тиймээс техник технологи өсрөнгөө хөгжиж байгаа энэ цаг үед сурагчид маань өөрсдийн хэрэгцээ сонирхол, хоббид үндэслэн ирээдүйд эзэмших мэрэгжилд дэмжлэг болох шинжлэх ухааны мэдлэг чадвар эзэмших хэрэгтэй болоод байгаа юм аа. Манай сурагчид өөрийнхөө мэрэгжилдээ суурь болох 16 хичээлээс сонголтоо хийчихсэн. Харин манай сургуульд механик электроник гэдэг хичээлийг заах багш байгаа болов уу гэж санаа зовж байна уу? Тэрэнд санаа зовлтгүй. Сурагчид та бүхэн сонголтоороо суралцах боломж бүрдүүлсэн мэдлэг цахим сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Яг тийм. Танай сургуульд анги бүлэг бүрдэхгүй эсвэл мэрэгжлийн багшийн нөөц дутагдaltaй бол цахимаар судлаад явчихна шүү дээ. Заавал судлах хичээлээ одоо байгаа сургуульдаа сурчна. Сонгосон хичээлтэй нь сонголтын тооноос хамаарч танай сургуульд анги танхим үүсвэл мөн өөрийн сургуульдаа суралцчихна. Хэрвээ танай сургуулиас чиний сонгосон хичээлийг олон хүүхэд сонгоогүй бол санаа зовлтгүй. Цахимаар судлаад л явчихна. Тэгвэл цахимаар судлахын давуу тал юу байна? 7 хоногийн 1-4 дахь өдрүүдийн аль нэг өдөр шууд холболтоор багштайгаа Монгол орны өнцөг болон бүрт байгаа хүүхдүүдтэй хамт суралцаад олон найзтай болно. Олон найзтай болоо зогсохгүй хэрв сурагчдаа жаахан удаан бичиж тэмдэглэдэг, хаяа амжихгүй хоцроо байдаг бол цахимаар суралцаж байгаа бол асуудал биш шүү дээ. Хоцорчгүй шууд л холболтынхоо бичлэгийг ухрааж үзээд гүйцээд ойлгоод авчихна. Дээр нь хичээлтэй холбоотой уншиж судлах материалыг багш нар маань байршуулад өгчдөг болохоор ёстой амар. Оо тийм. Зөвхөн тухайн хичээлийн мэдлэг эзэмшиж авахаас гадна зөндөө олон програм, аппликейшн, симуляц дээр ажиллаж сураад бас давхар цахим чадвар болон биедээ сурах чадвараа сайжруулад авчих давуу талтай. Нэрээ манай цахим сургуулийн багш нар мундаг яаж юм мундаг болдог гэж бодож байна. Монгол орны өнцөг болон бүрт байдаг зөндөө олон багш нараас сонгон шалгаруулалтаар авч цахим болон мэрэгжлийн ур чадвараараа дээшлүүлэх 800 цагийн 3 модуль сургалтад хамрагдаж сурагч танд хичээл заадаг юм шүү дээ. Ингээд харахаар манай багш нарт маань ч гэсэн зөндөө олон давуу тал үүсэж байгаа юм байна, тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Өнцөг болон бүрт шавь нартай болохоос гадна өөрийнхөө мэдээлэл технологийн чадвараа сайжруулж сургалт онол арга зүйн туршлагаа Монгол улсын цаашлаад тэр дэлхийд түгээр дэлгэрүүлэх том боломж нээгдэж байгаа юм.